Киноны эхлэлд бид нарт Бонг хэмээх авьяаслаг маш чадвартай нэгэн тоочийг танилцуулдаг. Тэр Солонгосын түүхэнд хөх ордны хамгийн залуу ахлах тоож. Нэгэн өдөр Солонгост хятадын ерөнхий сайд айлчилснаар Бонгийн жинхэнэ ажлаа хийх цаг ирдэг. Нөгөө сайд нь загасны маханд маш их дуртай ч загасны ясанд үнэхээр дургүй нэгэн байж таарах бөгөөд орой хоолнд солонгосчууд түүн загасны мах санал болгосноор Бонг өөрийн биеэр түүнд зориулсан хоолыг гараан гаргаж хийж өгөхөр болно. Хэсэг хугацааны дараа хариу бэрүү болоход оройн хоолж гисэн бэлэн болсон байдаг. Тавхтай хүндэтгэлийн зоогийг зочдын урд тавьж бүгдээрээ л амтархан зооглож байтал хятадын төлөөлөгч гэнэтэй "Яа, энэ юу вэ?" гэд амнаасаа нэг юм гаргаад ирсэн чинь загасны түүлэг байж байхан тэр. Энэхүү үйл явдлын дараа ордны хамгаалагчид хамгийн гол буруутан болох ахлах тоочийг хайн ордон даяар өвмэн шүүгэн тарина. Дараачийн сценд 2 цагдаагийн ажилтан болж өнгөрсөн үйл явдалтай холбоотойгоор Бонгийг баривчлахаар гэрийнх нь хаалгыг догшиж байдаг. Манай залуу асуудалд орсон гэдгийг мэдэж байсан ч гиндэ таалгаа хонгойлгож байна. Хаалгаар зугдах боломжгүй болсон болохоор Бонг балконоор үсрэхийн тулд дагт руугаан хурдхан гүйж гардаг. 2 цагдаач араас нь очиж манай залууг барих гэж оролдох боловч гар нь хальтраад түүнийг алдчихдаг. Бонг цагдаа нараас мултарч азар усан санд ундагч байсан толгоогоор очиод бассейны шалыг мөргөж. Үүнийхээ дараа тэр ягаад чимбэ үргэлжлүүлэн доош живсээр байх. Бөгөөд гинэ таанаас чимбэ нэг хүүхэн гарч ирснээр манай хүний уруул дээр үснээр Бонг шалт танихгүй газарт ухаан ордог. Манай гол дүр бүх зүйл нэг л биш байгааг олж мэдээд биеэн тэмтрээд үзтэл цээжин дээр нь 2 үзэн муурчихсан байна. Тэгээ шууд л толны өмнө очиод царайгаан хартал өмнө нь хизээж гарч байгаагүй эмэгтэй хүний царай Бонгийг угтаж авдаг. Тэр өчигдөр болсон үйл явдлыг нэг нэгээр нь эргцүүлж байсан. Би толгоогоор юм мөргөөд одоо комад орчихсан байгаа юм байна гэж өөрийн багч гисэн тайвшруулна. Хэсэг хугацааны дараа манай залуу эргэн тойрны ажиглахаар өрөөнөөсөө жимээг өвхөн гардаг. Гэтэл хаалга онгоогүй түүнийг хэдэн 100 үйлчлэгснээр эрхэм дээцээ гэж гисэн угтаж авах бөгөөд ийм зүйлтэй өмнө нь хизээж учиж байгаагүй манай Баатар хурдхан тэдний хажуугаар өнгөрч гудамжинд гарна. Ингээд байдаг хурд дараа гадуур гүйж байтал гэнэт 2 хөлнийхэн завсраар хүйтэн салхи сийгээд явчихдаг. Миний банан алга болчихсон байх та арай үгүй байлгүүдэ гэсээр үнэхээр чухал юм алдчихсан хүн шиг бодит байдалтайгаа эвлэрч чадахгүй дэмэл салтайгаа ухан зогсно. Тэгснэ муусай хүний наймаачд миний хүйсийг солиод эргэтнийг минь та нар хаашаа авч явсан гэж хэсэг орилж байснаа гэнэт цог тусан ухаан орж ингээд энэ хідэн хомбой гэж асуудаг. Хэсэгхэн хугацааны дараа өнгөрсөнд эмэгтэй хүний дүрээр ирсэн гэдгийг ойлгосон Бонг сэтгэл санааны хүн шоконд орно. Маргааш өдөр болоход манай Баатар хажуудан байдаг шивгчингээс өөрийн нэр ус гарал үүслийг мэдэж авдаг. Бонг 1851 онд ч ус ирчихсэн байна. Тэгээд ч зогсохгүй бүр хэд хоногийн дараа хаантай гэрлэх гэж байгаа гүнжийн биеинд орчихсон байхан тэр. Ордны шивгчийн түүнд өшөө 2 хоногийн өмнө түүнийг нуурын уснаас ордны хамгаалагчид учир битүүлгээр олсон талаар дурдаад одоо хүртэл манай хүнийг эсэн мэнд байгааг хүн болгон гайхаж байгаа талаар хэлдэг. Энэ бүхнийг сонсоо манай Баатар тэгвэл гүнжийн сүнс миний сүнстэй солигдчихсан юм байна. Миний гэртээ харих тасалбар бол гүнжийн живдэг нуур гэж амдаа шивнээд алив намайг тэр нуур руу хурдхан аваач чадах. Би яг одоо тийшээгээ очино гэж нилээд шийдэмгий хэлдэг. Харамсалтай нь манай гүнжи тэнд дүүрэн устай нуурны оронд ширгсэн шалбааг угтаж авна. Гүнжийг усан живсэн гэж сонсоод их хатан тэр даруйд нуурын усыг нэг шөнийн дотор шавхаг тушаалыг ордны харуулуудад буулгасан байж таардаг. Бонг энэ явдлын дараа сэтгэлээр ихий дундагч түүнийг гэрт нь хариулах ганц зүйл бол ус гэж бат итгэн явсан газраа л живж өгөх талаар боддог болсон байна. Ихтэй бүр нуурын усны оронд шал угааж байсан хувинтай усыгч гололгүй толгоогоо дүрж үздэг болсон байдаг. Гэхдээ инглигээд ямар ч өөр дүнд хүрдэггүй. Хэд хоногийн дараа хорим хийх өдөр болсон байна. Бонг хорим хийхэд яах ёстой? Юу бэлдэх хэрэгтэй байдаг зэргийг сайн мэдэхгүй ч туслахууд нь манай хүнд үнэхэрийн сайн үйлчилгээ үзүүлснээр хурмын амжилттай хийж хатан хаан болж чаддаг. Тэгээд оройн хаантан Бонгийг өргөөндөө түүнтэй шөнийг хамт өнгөрүүлэхээр дуудана. Манай хүнч писта гэж дотроо бууцуур хаанта алив нэг барьчих гэж дахин арх хундаглаж цаагаараа битүүхэн тасраат унчгаасаа хэмээн найдан хамт тархиуд суудаг. Ингээд энэ шөнө юу ч бололгүй өнгөрнө. Маргааш болоход Бонг нилээж шарчсан орондоос ирдэг. Шивгчийн төвд өглөөний цайг нь авчирч аманд нь ойртуулдагч манай хүн үнрийг нь авч чаддаг. Тэгээ шууд л хааны ахлах тоогоочд рамён хийгээд аваад ирээ гэж хэлвэлдэг. Ахлах тоогооч рамён гэж яг ямар хоол байдгийг огт мэдэхгүй учраас Бонгийн өгсөн зааврын дагуу гомь бэлтгэх гэж оролдоно. Тэр хэд хэдэн удаа хамгийн сайнаараа хатны захиас их биелүүлдэг боловч манай залуугийн сэтгэлд огт хүрдэггүй. Эхнийх нь хитрхи том, хоёр дахь нь хитрхи хатуу гэх зэргээр 10 удаа гологдно. Аргаа барсан ахлах тоогооч уурандаа баригдаж тиймээс сайн бол өөрөө ирээд хүсээд байгаа хоолоо хийж ид би л боллоо хэмээн бууж өгдөг. Манай хүн ч хоол сайн хийх чадвараа гинэт санаж хааны гаалтгоонд өөрийн биеэр залардаг.
Ингээд Бонг тэнд очсон даруйдаал худаг гартаа авахд зарц боолууд нь сандралдаж эхэлнэ. Юунаас болсон бэ гэхлээр манай хүн төрсэн цагаас хойш огт хоол хийж үзээгүй гэсэн статустай явж исэн юм билээ л дээ. Тэгээд тэнд байсан хүмүүс бүгд л одоо ч ёстой завааруулж өгөхөндэ гэсэн хүлээлттэй зогсож байт. Мэдээж тэдний хүссэн зүйл энэ удаад болохгүй учраас манай хүн тэднийг тайвшруулад ногоонуудаа маш өндөр наривчлалтай яг ижилхэн хэрчиж эхэлнэ. Гал тогооныхон харсан зүйлдээ итгэж чадахгүй амаа ангайлхан зогсож байх зуурт манай хүн хууртхан хөссөн хоолоо хийчгээд ордон луугаа аваад явчихдаг. Ингээд мэдээж маш их сэтгэл ханамжтайгаар хоолоо дуустал нийднэ. Гал тогоонд үлдсэн ахлах тоогооч харин хатны чадварт үнэхээр атаархаж хоолч яах гоё харагдах нь харагдчихсэн. Гэхдээ амт нь онцгүй байхаа гэсэн таамаг гаргадаг. Тэгээд энэ онлоо батлахын тулд тоогоонд үлдсэн жаахан гомонгоос баг зэргийг савхтаад аманда хийгээд үстэл онл нь буруу. Тэр бүр амтанд нь манарсандаа савхаан хүртэл газар дунгаадаг. Хэсэг хугацааны дараа манай баатарт нэгэн мэрэгэн санаа төрнө. Бонг өөрийн хоол сайн хийх чадвараа ашиглаж хааны гэр бүлийн хайрыг маш амархан татах арга байгааг олж нээдэг. Тэр дундаа их хатанд ойртож чадвал тэр буцаад нөгөө нуурыг нь усаар дүүргүүлж чадах юм шиг гэнэ санагдаад явчихна. Тэгээд манай баатар нэг их удаан бодлохгүйгээр шууд л хааны гол тогоонд дахиад хурж ирдэг. Гэтэл хартаа ахлах тоогооч тэнд өөрийн байр суурийг бат илэрхийлэн энэ бол миний гал тогоо гэд хатныг ойртуулдаггүй. Бонгод энэ бүхэн үнэхээр зөвөн санагдаж аль хоёлаа хэн хоол хурдан хийх вэ гэдэг тэмцээн зохиоч. Тэгээд ялсан хүснээ авцгаая гэхэн тэр. Ахлах тоогооч чихэндээ дургуутдагч хатны шортсон үгнүүдээс болоод тэсэлгүй заа гэд дуурчихдаг. Ингээд шууд л хонх дугарч тэмцээн эхэлнэ. Ахлах тоогооч хүнсний ногоонуудаа авч дүргэн хэрчиж эхэлдэгч хатан түүнээс 2 дахин илүү хурдтай байж 2 гараараа бүр 2 талд ажилласнаар Бонгийн хоол төрүүлээд болчихдог. Хааны тоогооч ялагдсандаа шаарлахж хурд бол яах вэ? Чухалч гэсэн хоолны амт гэдэг зүйл тоогоочийн ур чадварыг илтгэдэг зүйл. Тиймээс тэрүүгээр ялагчаа тодруулнаа гэхэн тэр. Хатан жинүүгээ сонсоод за яах вэ? Алив чи бидний хоолыг амсаад хэн нь ялагч болсныг нэг хэлээд өг гээд нэг тайганыг сонгоно. Тайган 2 хоолыг амсаж үзээд ямар ч эргэлзээгүйгээр Бонгийн хоолыг хамгийн амттай нь хэмээн зарладаг. Энэ бүхний дараа манай хатан хаанд гал тогооны эрх мэдэл тэр чигээрэн шилжин. Тэгээд ингэснийхээ дараа манай хүн шууд л эрх мэдлийг ашиглаж би өнөөдрөөс их хатанд хоол бэлтгэж өгөх болно. Та нар надад тэрний юунд дуртай дургүйг төргөн хэлээдгий хэмээн тушаал болгоно. Их хатан саяхнаас шүдэн их хөндүрлдэг болсон болохоор хоол их голдог болсон гэсэн мэдээг Бонг олж авдаг. Тэгээд тэр даруйдаал хатан зөөлхөн хоол үр дүнтэй юм байна гэж бодно. Ингээд 24 цаг өнгөрч өглөө болоход манай хүн ажилдаа орж төмсний каш их хатанд бэлтгэхээр болдог. Эхлээд тэр тогоонд сүү буцалгаж дээрэс нь хэрэгтэй бүх орцоо нэг нэгээр нь нэмэн. Ингэхдээ байн амт чанарыг нь шалгасаар төмсөн хийдэг. Эцэст нь хоол болоход цэцгээр жаахан чимэглээд хатанд хүргүүл. Манай хүн бэлтгэсэн зоогондоо үнэхээр их бардаж хатны өргөнд өөрийн биеэр хоолныхоо араас ирдэг. Их хатан түүний хоолыг аман олохгүй зоогддог ч гэсэн амттай юм. Гэхдээ хүүтнэрээ ирсэн болохоор төгс биш байна гэхэн тэр. Бонг энэ бүхнийг сонсоод галзуурах төхөж яахаараа хөрчөгдөг билээ хэмээн сүүх тэрхэндээ бясалгаж явдаг. Ингэж байхдаа тэр гэнэт бөхчмөдөд цонхоо онгойлгосноо энэ л вэжтэй гэснээр өөрийн ирэхгүй инээд ал. Ордондоо ирснийхээ дараа манай хүн хэсэг томьёо толгоон дотроо боловсруулж байснаа хааны мужааны цэхэд баахан зааварчилгааг бас тэгээд хар даавны хамт хүргүүлдэг. Уурчуулж ажилдаа горж хатны хүссэн халуунаа барьдаг сүүх тэргийг тэр дорн бэлэн болгоно. Хэсэг хугацааны дараа Бонг гараан гаргаж их хатанд амттай хоолнуудыг араас нь бэлтгэж эхлэхэд шивгчидч амттай зоогийг халуунаар нь их хатанд хүргэдэг болсон байна. Хатан түүний дараа Бонгийн бэлтгэсэн зоогноос ямар ч үлдэгдэл буцаахан болсон байна. Нэг сарын дараа хаан эзэн ойр дотны түшимлүүд олон орны хилт сайд нарыг хамруулсан баярын зоог барих гэж байна. Гэтэл яг энэ үеэр нь гал тогооныхон бүгд халдварт өвчнөр өвдөж баярын зоог бэлтгэх хүнгүй болчихдог. Бонг ч энэ бүхнийг мэдээж холоос хараа сууж чадахгүй учраас ёсолтын арга хэмжээнээс гарч гал тогоонд туслахаар ирнэ. Тэгтэл тэнд баяр зориулсан хоол хүнсний материал цагтаан ирээгүй улмаас магч байхгүй зүгээр л хитэн төмс цөөхөн багц ногоон сонгонтой хэвдэж байдаг. Та бүхэн 21 болон түүнээс дээш насанд хүрсэн бол амар 111 гэсэн промо кодыг хийгээд анхны цэнэглэлтэндээ 150% бонус аваад амжилт хүсье. Цөөхөн төрлийн сонголттой учраас бүтээл сэтгэлгээгээр асуудал хандахыг Бонг хичээнэ. Тэр доод хүмүүстэйгээ хамт энгийн мөртлөө дахин давтагдчихгүй амттай хоолыг төмсөөр хийхээр болдог. Ингэхдээ манай баатар төмсөө Нимбай гэгч нэмгхэн хэрчээд халуун тосонд шарж баг зэрэг амтлан шаржинсан төмсөн шорлого гаргаж авна. Ирсэн зочид урдаа байгаа хоолоо харангуйтаа шууд сэтгэл дундуур байгаагаан илэрхийлцгийх боловч сонирхолтой автаж амандаа хүргэснээр тэдний дүд гэрэлт шагширцгаан салахын аргагүй зүйл байсан байна хэмээн хилэн хаццгаадаг.
Манай Баатрын хийх гэж байгаа хоёр дахь хоол бол өмнөхөөс арай жахан хүнд. Ягаад гэвэл галт тогоонд ямар ч мах байхгүй байгаа. Тиймээс тэр шууд л цагаан хоолтнуудад зориулсан веган бургер хийхээр болт. Бонг махны оронд хүрэн шаш ашиглаж голд нь хавчуулаад жаахан улаан лойлын паста түүнийхээ дээрээс тусаагаа зочдод хөрвүүл. Тэр өөрийнхөө олж нээсэн веган бургерээ Макдоналд гэж нэрлэдэг. Бонгийн хоёр хоол хоёулаа зочдод үнэхээр их таалагдсан болохоор манай хүн цайлгын төгсгөлд ишин дээрээ ирээдүйн зөгнөлтөө жимсний цэлцэгнүүр десертний оронд барина. Хаад ноёдууд үнэхээр амтархан десертийн зооглож ишин дээр нь байгаа ирээдүйн зөгнөлийг хөгжилтөн уншицгаадаг. Хааны хатны ачаар хүндэтгэлийн зоог сонирхолтой хөгжилтөөр дуусна. Тэнд байсан хатан хаанч манай хүний хоол хийх чадварыг үнэхээр их биширч түүн дээр өөрийн биеэр морилоод бонгод хандаж чи хүсэж байгаа зүйлээ надад хэл. Би чадах бүхнээ хийгээд өгөө гэхин тэр. Манай хүн ч иймэрхүү зүйл болоход бэлтгэсэн хариулт байсан болохоор шууд л хатаа ихэнд нөгөө нуур авсаар дүүргээд өгчхөө хэмээн хээвнийг хэлж өргөдөг. Их хатан ч ийм амархан хүсэлтийг тэр дорн биелүүлхэн амлаад ордны бүх зарц нарыг хотын төвийн хутгаас ус авчруулж нуур руу зөөлгдөг. Харамсалтай нь 17 дугаар зуунд үүнийг энээс өөрөөр хийх арга байхгүй болохоор зарц нар бүгдээрээ нэг модоо хувин барьчихсан үнэхээр сэтгэл дундуур алхацгааж байна. Тэгээд дээрэс нь хотын төвөөс ордон хүртэл нэг хүн нэг хувин бариад нуур руу явна гэхлээр бараг өдрийн тал болоод байгаа учраас бонгийн тооцоогоор хэдэн жилийн дараа л нуур урдын хэвэндээ орохоор байдаг. Манай хүнд мэдээж энэ бүхэн таалагдахгүй нь ойлгомжтой учраас хурдхан өөр арга зохиож зарц нарынхаа ажлыг хөнгөвчлөнө. Үүний дараа манай хүний шийдвэрээр тайган шивгч нар хотын төвөөс нааш ордон руу нэгч алхам алхалгүйгээр бүгд байр байрандаа үлдэцгээж зөвхөн өөр хоорондоо хувинтай усаа дамжуулахар болдог. Ингэснээр зарц нарт ч ажлын ачаал баг ирж тэдний хийж байгаа зүйлч гэсэн баг зэрэг хурцдаг. 5 өдрийн дараа манай Баатрын буцаагаад бий болох гээд байгаа нуур талдаа ч ороогүй байна. Ингэснээр манай хүний итгэл жаахан алдарч сэтгэл санаагаар нилээд унчсан ганцаараа сууж байтал гадаа ширүүн бороо ороод эхлэхэн тэр. Бороо хурдтай биш гэсэн маш удаанаар бонгийн хүсэж байгаа нуурыг баг-багаар устай болгож байдаг. Манай хүний сэтгэл санаа шууд л дээрдэж гадаа гарч зарц нартайгаа ширүүн бороонд бүжиглэж гарна. Иймэрхүү байдлаар хэдэн өдөр тасралтгүй бороо орсны дараагаар нуур буцаад хэвэндээ орсон байдаг. Тэгээд бонг тийшээ ганцаараа очоод чулуун дээр нэрийн бичиж үлдээгээд нуурын ус руу кино эхлэж байсан үе шиг үсрээд орчихно. Хэсэгтэй хугацааны дараа манай Баатар эмнэлэгт ухаан ордог. Тэр хажуудаа байгаа цагдаа сэрээд шууд харах бөгөөд утсыг нь сэмээрхэн авах гэж байгаа өнөөхтөө баригдчихна. Тэгээ дахиад л эмнэлгээр нэг үүмээ шууган тарж байгаа тентхийн цонхоор үсэрч зүгтаадаг. Гудамжаар эмнэлгийн хуцтай солиотын хүн шиг алхаж байснаа бонг гэртээ харихын оронд ягаад ч юм бэ номын сан руу яаран орно. Тэгээд хурдхан түүхийн ном шүүрч аваад өөрийнхөө амьдарч үүсэн үеийг сөхөж хараад тэнэг хүн шиг инээ талтан түүхийн нэг хэсэг болсондоо баяртай байдаг. Төд удалгүй манай хүний араас цагдаа нар хүрээд ирнэ. Манай хүн сурсан зангаараа тэднээс дахиад л зугтах боловч араас нь хөөж байсан нэг цагдаа "Гүй та ямар ч буруугүй, таны хоолыг өөр хүмүүс сольжчихсан байсан. Таныг бид нар хамгаалах гэж яваад байна. Та зогсчихлоо" гэхин тэр. Бонгийн энэ хэрэгээс болоод Солонгосын нэг өндөр албан тушаалтны авилгын хэрэг санамсаргүй байдлаар ил болчихсон байдаг. Итгэж ядсандаа манай хүн интернет ороод харуул үнэхээр л тийм зүйл болоод өнгөрсөн байна. За энэ түрээд энэ удаагийн кино тайлбар өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол лайк дарж subscribe хийгээрэй. Дараа уулзтлаа. Түр баяртай.